За бид чинь 30 гаруй жил чөлөө зах зээл гэм капитализмын замаар л яваад байгаа улсууд шүү дээ. Тэгээд капитализм хүн байгаль хоёрыг л хамгийн их дээрлэгдэг эрх ашигын зөрчигдөл юм байгаа. Тэгээ байгаль орчны яам нэг үе бол одоо үндсэн шигүүргийн яам болцсон явж байсан. Тэгээ тэрийг болиулсан л да. Тэгээ би бол одоо байгаль орчны салбарын энэ улсуудыг бол байнга дэмжиж явдаг. Тэрүүгээрээ бүтээн байгуулалтыг эсэргүүцээд байгаа юм шиг нөгөөдөл нь буддаг. Юу гэж тийм байх вэ? Тэгэхээр миний тодруулах гэж байгаа зүйл гэвэл за би нэг юм зүгээр хэлэхэд үндсэн хуулийн 6 дугаар зүйл дээр газрын дээр байгаа, доор байгаа, газрын дээрч, доорч байгаа баялаг гагцгүй гэдэг үг байгаа шүү. Гагцгүй ард түмний мэдэлд төрийн хяналтанд байна гэж заасан байна. Гагцгүй. Ашгүй 15 дээр одоо ингээ ороод ирлээ. Тэгээд би хууль өөрөө хөл ургаад гар ургаад өөрөө өөрийгөө хэрэгжүүлэхгүй шүү дээ. Энэ хуулийг хэрэгжүүлэх тал дээр байгаль орчны яамнаас танин мэдүүлэх, хууль сурталчлах одоо өөрийгөө өмгөөлөх чадваргүй байгаа тэр хүмүүсийг мэдлэгжүүлэх ажил дээр ямар арга хэмжээнүүд авдаг вэ, авах вэ? Энэ одоо нэгэнт энэ хуулийг одоо эцсийн шатанд нь баталж байгаагийн хувьд одоо яг хэрэгжих магадaltaй холбогдуулж би энийг асууж байна. Дээр нь нэмээд хэлэхэд одоо эн чинь 2025 оны 5 сарын 16-нд бараг жил байж орж ирж байгаа. Одоо энэ байгаль орчны яамны хамт олон төрийн нарийн сайд бас одоо чамбай ажил хэрэгчээр хандаж энийг оруулж ирж байна. Дараагийн байгаль орчинтой холбоотой энэтэй холбогдох шүү дээ. Яг энэтэй холбоотой хуулиуд нь хэдийгээр орж ирэх вэ? Одоо энэ банкны хороо бол энэ дээр бол одоо бүрэн хүчин чадлаараа дэмжиж ажиллах ёстой гэж би одоо үзэж байна. За ингээ миний ийм хоёр асуултанд та бүхэн хариулаач. За ажлын хэсэг 7 номер хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам төрийн нэрийн бичгийн дарга Бат2 Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр болох ажлын хэсэг бас удаан хугацаанд ажилласан. Энэ хугацаанд түншлэгч байгууллагууд буюу нэгдсэн үндэсний байгууллага GIZ гээд байгууллагуудаас тодорхой дэмжлэгийг авч одоо иргэдэд нөлөөллийн ажлаа хийгээ явж байгаа. Тэгээ 8 сарын 15-нд хууль хэрэгжих болон одоо түүнээс цааш хуулийн сурталчилгааг бол хийнэ. Мөн бас яамнаас үнэлгээний байгууллагууд мэрэгжлийн холбоотойгоос хамтарч ажиллаж уулзалт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Энэ холбоод маань бас энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас нэлээд бас байр суурь нэгтэй байгаа, нэгдсэн бодолтойгоо баяртай байгаа. За одоо яамны зүгээс нийт 14 хуулийн нэмэлт өөрчлөлт, анхдагч болон нэмэлт өөрчлөлт шинжилсэн найруулгын асуудал явж байгаа. Яг тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын тухай хууль, ойн тухай хууль бол одоо тэргүй гинэнд явж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг бол засгийн газраас тун удахгүй өргөн барихаар ажиллаж байна. Ер нь энэ 7 хоногт өргөн барина гэсэн бодолтой. Тэгээ цаашдаа бол ховорцын амт ургамал, байгалийн урамлын тухай хууль, генетик нөөц түүнийг ашигласны тухай хууль, амьтны тухай хууль гээд усны тухай хууль, хог хаягдлын тухай хууль, ус цаг уур хамгаалах сүлжтэй сэргийлэх гээд 14 хуулийн төсөл яг одоо эд боловсруулалтын шатндаа олон өргөн барих шатндаа явж байна.